Өнөөдрийн байдлаар 4 сарын 27-ны байдлаар нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын гэмтрэгээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн данс болон бусад данснаас одоогийн байдлаар 13.2 тэрбум төгрөг гарсан. Энэ юунд гарсан байг бол зөвхөн хэвлэлд гарсан гэж ярьдаг. За энийг дүүргүүд рүү, зарим дүүргүүд рүү шилжүүлсэн, зарим дүүргүүд нэр бүхий дүүргүүд рүү шилжүүлсэн. Тэгээд тэндээс бэлнээр нь гаргаж авсан гэдэг ийм зүйлүүдийг ярьж байна. Хамгийн сүүлд налах дүүргээс бэлнээр нь тэдэн зууг нь буцааж авна шүү гэсэн ийм нөхцөлтөө ийм зүйлүүд яригдж байна. Энэ маань нэг талдаа эргүү хуулийн тусгай ангид заасан авилгаа албан тушаалын гэмтргийг тасралтгүй үйлдэж байх ийм нөхцөл байдал байгаа учраас энэ хүний асуудлыг авч хэлцгээе. За би бас нэг залуу хүний хувьд энэ нэг хэрүүл тэмцэл юмнаас бас нэг хол байх ёстой гэж хардыг. Монголын ирээдүй биднийг үзэж байгаа. Монголчууд зөв болохын төлөө зөвхөн улс орныхоо сайн сайхны төлөө ажил ярьж мэтгэлцдэг шинэ эрен үе ирээсэй гэж хүсэж байгаа. Тэгээ харамсалтай нь шууд сошиалор яллаад байгаа учраас би энэ дээр тайлбар тавих ёстой. За нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дээр 13.2 тэрбум төгрөгийг хэвлэлд шилжүүлсэн гэдэг мэдээлэл өгсөн байна. За энийг 13.2 тэрбум төгрөгийг судлаад үзэхээр яг өнөөдрийн байдлаар 10.2 тэрбум төгрөг гарсан. Хаашаа гарсан бэ гэвэл шүүхийн байгууллага руу, нийслэлийн прокурорын газар, нийслэлийн цагдаагийн газар, нийслэлийн тагнуул, онцгой байдал, шүүхийн шийдвэр гээд хяналт шалгалт бүх байгууллагууд 33 байгууллага байдаг. Нэг ёсондоо хууль зүйн сайд байсан хүн маш харамсалтай мэдээлэл хийлээ. Энэ гишүүн байгууллагууд буюу цагдаа хүчний байгууллага эрүүл мэнд, бусдын амь нас, эд хөрөнгийг сахин хамгаалахын төлөө ажиллаа хийж явсныхын төлөө хэрэгчүүд гүтгэж болохгүй. Харин эдний үр дүн харах ёстой. Бид нар энэ хэмжээний мөнгийг өнөөдөр шилжүүлсэний үр дүнд хулгайлах гэмт хэрэг 44.2%-аар Улаанбаатар хотод буурсан. Хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 24%-аар буурсан. Нийт гэмт хэргийн өсөлт 15%-аар буурсан. Та нар боддоо Монгол улсад өнөөдрийн хүртэл хугацаанд энэ гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажил ийм хэмжээнд үр дүнгээ өгжсэн тохиолдол байхгүй. Түүхэндээ 1%-ч буурж үзээгүй. Үеийн үед өсөлттэй байдаг байсан. Энд бол манай энэ зөвлөлийн гишүүн байгууллагууд, энд өдөржин шөнөжин бид бүхний өмнөөс ажиллаж байгаа энэ цагдаа хүчний байгууллагуудын үр дүн. Дээр нь санхүүгийн зөв менежмент хийж байгаа учраас. Харин би бүр албан ёсоор хэлье. Энэ олон жил төрийн байгууллагуудад ажиллаж байсан хүний хувьд энэ гишүүн байгууллагууд хамгийн хариуцлагатай шийдвэрийг гаргаж чаддаг. Хамгийн хариуцлагатай шийдвэрийг гаргаж чаддаг. Энэ хүмүүс нэг шүтгүүрийг эндээс шамшигдуулахгүй гэдгийг би энэ бүр батлан дай. Тэр дотроо би прокурорын байгууллагыг энэ байгууллагуудад давхар хяналт тавихыг хичээнгүйл үүсдэг. Авилгалтаа тэмцэх газрыг, тагнуулын байгууллагыг ингэж энэ бүх ажлууд үр дүнгээ өгч байгаа. Тэгэхээр энэ гэмтргийн зөвлөлийн хийж байгаа ажлыг өгөөсгөж ингэж болвол гаргаж болохгүй гэдгийг бас би энд албан ёсоор хэлье. Энэ Улаанбаатар хотод ганцхан хүн ажил хийх гэдэг юм биш шүү дээ. Энэ Улаанбаатар хотод маш олон залуучууд Монгол улсын төлөө энэ Улаанбаатарчуудын төлөө өдөржин шөнөжин ажиллаж үр дүнгээ өгч байгаа. Би энэ гишүүн байгууллагуудыг харин өмнөөс нь би өмөрөх ёстой. 9 дүүргийн зөвлөлийн гишүүн байгууллагууд бүгд дүүрэг дээрээ зөвлөлийнхөө гишүүдтэй хамтарч ажилладаг. Тэр хамтарч ажилласан төлөвлөгөөгөө батлаад нийслэл рүү илгээдэг. Нийслэл анх удаага 9 дүүргийг хамтдаа төлөвлөгөөгөө боловсруулж батлуулах боломжийг нь олгож өгсөн. Энэ залуучууд руугаа Нямбатар нулимх ёсгүй. Харин энэ залуучуудтай хамтраад ажиллах ёстой. Ингэж цаашид нийгмийг талцуулж хуваадаг ийм байдлыг бол таслан зогсоохын төлөө нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын байгууллага бүрэн бүрэлдэхүүнээр би ажиллана гэдгийг бас онцгой хэлье. За 10.2 тэрбум төгрөг ууланд гарсан юм байна. Яг өнөөдрийн 4 сарын 27-ны нөхцөл байдлаар. За энэ дээр зөвлөлийн гишүүн байгууллага олон нийт 319 цагдаа гэж байдаг. Ингээ нийтдээ 8.6 тэрбум төгрөг буюу нийт зардлын 65% гарсан байна. Өөрөлдвөл сая 33 байгууллага руугаа гарсан мөнгөнд үнэ. Энэ ажлын үр дүнд та бүхэн анзаарж байгаа бол энэ гадуур хүн дээрэмддэг бүлэг зодооны асуудлууд бүгд буурсан. Тийм учраас энэ 24%-аар буурж байгаа үзүүлэлтүүд манай энэ гишүүн байгууллагуудын ажлын үр дүн. Дээр нь та бүхэн анзаарч бол скутер сороон дээр бүх хяналтууд тавиа явж байгаа. Энэ бол дандаа манай иргэдийн хяналтыг хамтран бий болгосон эдгээр байгууллагууд. За үндсэн үйл ажиллагаа 9 дүүрэг болон төсөл хөтөлбөр соён гэгэрүүлэх ажлын хүрээнд
нийт зардлын 10% зарцуулаад аваа явж байна. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, нийслэлийн гишүүн зөвлөлийн байгууллагууд, гэмтрэгээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн байгууллагууд түүхэндээ анх удаага хамгийн их соён гэгэрлийн ажлыг хийж байгаа байгууллагын нэг. Тэгэхээр бид хүүхдийнхээ ирээдүгээс мөнгөө хулгайлна гэдэг бол утгагүй зүйл. Энэ бол байж боломгүй гэдгийг би бас онцлж хэлье. За тэр дотроо налаах болон сонгоо харахын дүүргийг онцлж хэлээ. Би гишүүн байгууллагын хурлын дараа нартай ярьлаа. Ямар асуудал байгаа? Юу болсон юм? Танах руу мөнгө шилжүүлээд гаргасан гэдэг асуудлыг хотын дарга тавьж байна. Энэ ямар учиртай вэ? Тийм зүйл огт байхгүй. Бид энэ тал дээр хийсэн ажлаа танилцуулна гэж. Би харин сэтгүүлч нараа уриалж байна. Энэ 9 дүүрэг, энэ гишүүн байгууллагуудад хийж хэрэгжүүлсэн ажлыг хамтдаа очиж үзэж танилцаад иргэдэд ямар үр дүн хүргэсэн бэ гэдгийг би үзүүлээсэй гэж ингэж бодож байна. Тэг өнөөдөр би энэ бас хэвлэлийн байгуулалт хийж дуусаад одоо би налаах руу яв. Налаахт 225 сая төгрөгөөр дэд бүтцийн бүтээн байгуулалт камержуулалтын нэгдсэн төвийг бий болгож өгсөн. Үр дүн нь хулгайлах гэмтэрэг буурсан. Эдгээр 3 дүүрэгт нэг ч удаа төсөв тавьж үзээгүй. Харин нийслэлийн гэмтэргийн зөвлөлөөс эдгээр байгууллагууд руу төсөв тавьжээж энэ урьдчилан сэргийлэх ажил эдгээр дүүргүүдэд явагддаг. Тэгэхээр бид ажлынхаа үр дүнг бас хамтдаа очиж үнэхээр ийм зүйл байна уу байхгүй гэдгийг хууль танилтын байгууллагатай хамт очиж би шалгуулах хэрэгтэй гэж ингэж харж байгааг бас албан ёсоор хэлье. Надлах дүүрэг дээр ажиллаж байна. Өчтөр бол хотын дарга ноцтой мэдээлэл хийсэн. Надлах дүүрглөө мөнгө шилжүүлээд 50%-ийг нь бэлнээр гаргаж авдаг гэд. Түүнхээр энэ нийслэлийн гэмтэргийн зөвлөлөөс одоо санхүүжилтийг дүүргүүдтэй жил болгон улирал болгон олгоод явдаг. Ийм одоо уламжлалтай. Тэгээд 50%-ийг одоо авдаг гэдэг нь би одоо энийг ойлгоод байгаа нь энэ анх налах дүүргээс ирсэн санхүүжилт хүссэн дүн 452 сая төгрөг юм байна. За тэгтэл бүгдийг нь олгож чадахгүй шүү дээ. Энд чинь татварлагчдын мөнгө явж байгаа бусад байгууллагууд руу ингээд тэг ингээд 262 сая төгрөг болгож бууруулсан юм байна. Тэгэхээр нэг өсөндөө 50%-аар санхүүжилтийг нь бууруулж олгохоор ингэж одоо санал дахиж ирсэн юм байна гэж ингэж би одоо ойлгож байгаа. Яг одоо өнгөрсөн жил бол 225 сая төгрөгийг налах төгрөглөө шилжүүлсэн байна. Тэрүүгээр яг юу хийсэн бэ гэдгийг хэдүүлээ бас нэг за ярилцъя. За дээр нь одоо яг нэг бол ярив. Яг 50%-ийг авдаг асуудал байд юм уу байдгүй. Энэ одоо сонгон шалгуулалт нь яаж явд юм бэ гэдгийг та хэд бас нэг яг бодтой нэг нэрдэд нээлттэй мэдээлэл өгч. За сайн байцгаана уу. За өнгөрсөн жил бол нийслэлийн гэмтрээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс нэмэлтээр 225 сая төгрөг авсан. За манай дүүргийн төсөв дээр бол гэмтрээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн төсөв гэж бол тавигддаггүй. За яагаад гэвэл одоо бид нар ч бас татаастай буюу дүүргийнхаа төсвийн орлогыг бас нийслэлээс нэмэлт санхүүжилт авч иж бол бүрдүүлдэг учраас бид нар гэмтрэг дээр бол зардал тавигддаггүй байгаа. За өнгөрсөн оны одоо нэмэлт та одоо зөвлөөс өгсөн одоо 225 сая төгрөгөөс 125 сая төгрөгийг бол би камерын хяналтын дэд төврүүгээр эрхшилжүүлээд энд тендер зарлаад 2 багц ажил хийсэн. За нэг багц ажил нь бол 85 сая төгрөгөөр бол яасан бэ гэхээр дүүргийн одоо яг энэ төвийн хэсгийн 13 байршил 43 камерыг бол шинээр хийх энэ ажил байсан. За 40 сая төгрөгөөр бол одоо эдний дэд төв дээр одоо өргөгч кран буюу одоо автовишг гэж бид нар ярьдаг та ийм машиныг бол авсан. За 100 сая төгрөгөөр бол яасан бэ гэхээр 2 багц ажил хийгдсэн байгаа. За энэ юу гэхээр одоо энэ дээр ч та харагдан да 38 одоо аж ахуй нэгжийг нийт 70 камерыг бол энэ камерын хяналтын дэд төвтэйгээ холбох шилэн кабелийн одоо дэд бүтцийн ажлыг хийх гэсэн нэг юм багц ажил. За нөгөө багц ажил нь бол налах дүүргийн 5 дугаар хороо буюу гордокийн хэсэг дээр камерын хяналтын одоо бичил төвийг байгуулж байгаа. Яагаад бид нар гордокийг салгаж байгаа юм бэ гэхээр налахын төв гордок буюу дүүргийн 5 дугаар хороо шилэн кабелаар холбогдоогүй гэдэг. Тэгээ тийм учраас тэнд нь одоо 7 цэг дээр 21 камерыг хийгээд за нэг бичил төв учраас бас нэг юм одоо дэлгэц юмтай нэг ийм одоо дэд төвийг одоо байгуулахад үлдэгдэл зардлыг бол гаргасан. За тэгвэл одоо энэ ажлыг хийснээр яг ямар үр дүнтэй болох вэ? Налах дүүрэг дээр. Яг ийм камерын хяналтын дэд төвийг бол бид нар налах дүүргийн шуурхай удирдлага хяналт мэдээллийн төв гэдэг энэ байдлаар 2022 онд бол байгуулсан. 2022 оноос хойш бол яасан бэ гэхээр 22 он, 23, 24 онд бол бид нар дүүргийн төсвийн хөрөнгөөр камертаа болгох, суур дэд үтсийн ажлыг хийх гэсэн энэ одоо ажлуудыг хийгээд за ямар ч л байсан ч одоо байгууллагууд тусдаа камераа хяндаг байсныг нэгдсэн нэг одоо төв дээр хянах энэ хүслийг бол бүрдүүлсэн. За
нийслэлээс одоо орж ирсэн зардлаар бол яасан бэ гэхээр энэ одоо налахын одоо камерын хяналтыг нэмэгдүүлэх сайжруулахтай холбоотой энэ ажил бол одоо хийгдээд одоо хэрэг төвгийн одоо илрүүлэлтийн хурд хугацааг бол нэмэгдүүлэх ийм зүйл байгаа. За дээр нэг зүйлийг бол тодруулж хэлэхэд би ингэж байгаа шүү дээ. Энд ч одоо ганц мандуул гэдэг хүн дангараа шийдчихдэг юм л та. Энэ төлөвлөгөөг одоо зөвлөлийн одоо гишүүд бүгдээрээ сууж байгаа батлна. Энэ зөвлөлд ч одоо дүүрэх үйл ажиллагаа явуулж байгаа хууль хяналтын бүхэл байгууллагын одоо дарга удирдлагууд өөрсдөө сууж байгаа. Бид нар ч хоорондоо ярьж байгаа энийгээ батлаад орж ирсэн санхүүжилтаараа юуг нь хитэн хөргөөр хийгүү гэдгийг бүгдийн төхөөр сууж байгаа л хийчихэж байгаа юм л. Яагаад одоо тийм яриа гарсан гэж бодож байна? Одоо мэдгүй би бол одоо шулуухан л хэлэхэд энэ ордонд явж байгаа, хангарт ордонд явж байгаа, хоёр ордонд явж байгаа улс төрийг энэ хаа хамаагүй энэ дүүрэгтэй одоо ингэж нялж байгаад бол зөвхөн яг шулуух хэлгэж явах юм юу л байна. За ойлголоо. За ерөн зүгээр ингээд Улаанбаатар хотод яг өнөөдрийн байдлаар 44.6%-аар энэ хулгайлах гэмт хэргийн одоо тоо хэмжээ буурсан байна. Энэ бол түүхэндээ гарч байгаагүй одоо анхны үзүүлэлт. За энэ бол цааталтаа юу ажиллаж яж юм болж ийн гэвэл санхүүгийн менежментийг маш сайн хийсэн байна. Зам урьдчилан сэргийлэх боломжуудыг одоо бид нар энэ дэд үтцийн бүтээн байгуулалтуудыг маш сайн хийсэн байна. Нэгэсэндээ камержуултыг хийж гинэ гэсэн. Ингээд дээр нь энэ нийслэлийн цагдаагийн байгууллага, за ер нь энэ одоо хүчний байгууллагын холбогдох бүх байгууллагууд харилцан хамтын ажиллагаатай ажиллаж ээж өнөөдөр энэ одоо бууралт түүхэндээ анх удаага үүсэж байна гэж ингэж харж байгаа бид нар. За тэгтэл ер нь энэ жилийн тухайд бол ер нь яаж энэ дүүргүүд рүү мөнгө шилжүүлэх одоо хэмжээ оногддог гэхлээр эхлээд нийслэлийн энэ 33 байгууллага тагнуул, цагдаа, шүүх гэх ингээд бүх байгууллагууд нийлж жагаад хурлаа хийдэг. Хурлаа хийгээд энэ хурлаараа болвол тодорхой төсвийг аль дүүрэг дээр хэдэн дүүрэг тавих уу гэдгийг гэмтэргийн гаралт болон хүн амын тооноос нь хамааруулж жагаад тэнд нь хуваарлт хийж өгдөг. Ингээ энэ хуваарлтыг нь хийсний дагуу нийслэлийн одоо дүүргүүд өөрсдөө ингэж төлөвлөгөөгөө баталдаг. Өөрсдөө төлөвлөгөөгөө батлахдаа энэ төлөвлөгөөгөө жишээлбэл юунасаа батлана. Энэ налах дүүргийн одоо гэмтэргээс урьдчилан сэргийлэх чиглэлийн хүчний байгууллагууд, цагдаагийн байгууллага, прокурорын байгууллага, шүүхийн байгууллага гэд ингээд бүх одоо холбогдлолтой төрийн бус байгууллагын одоо бүрэлдэхүүн өдр орж байгаад ингээд төлөвлөгөөгөө баталдаг. За жишээлх юм бол энэ охтын эрхийг хангах чиглэлээр нандин төсөл хэрэгжүүлэх арга хэмжээ гэдэг 18 сая төгрөгөөр одоо ажил арга хэмжээ зохион байгуулна гэж төлөвлөсөн байна. Салбар зөвлөлийн дэргэдэх дэд зөвлөлүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлж дэмжлэг үзүүлэх, үйл ажиллагааны үр дүнг одоо үнэлж дүгнэх ажлыг арга хэмжээг зохион байгуулах гэдэг 4 сая төгрөг гэдэг ч юм уу. Ингээд төлөвлөгөөгөө батлаад энэ төлөвлөгөөг нь үнэлж хагаад гэмтэргийн зөвлөлөөс мөнгө санхүүжилтийг гаргадаг юм аа. За ингээд сар болгон тайлгналтыг авнаа. Тэ? За жишээлбэл энэ ингээд Багнуур иргэдийн төлөөлөгчдийн хурлыг харагч байна. Эндээс одоо шилжүүлсэн мөнгөнд өгөр одоо ямар ажил арга хэмжээг зохион байгуулсан бэ гэдэг нь эндээс ингэж байнгын ингэж одоо хяналттай явж ингээд эрүү болон одоо төрийн аудитэд одоо бүх мэдээлэл өгж ажилладаг. Аудитын байгууллага буюу одоо бидний хянах эрх бүхий байгууллагаас нэг зүйлийг одоо зөвлөж хүсдэг. Тэр нь бол энэ одоо 3 дүүрэг буюу Налах, Багнуур, Баханга гэсэн энэ одоо 3 дүүргийн энэ гэмтэргийн зөвлөлийн санхүүжилтөд нэмж өгөөч. Энд гэмтэргийн одоо бууралтыг нэмэгдүүлэхийн тулд хамгийн сайн ажлыг зохион байгуулах хэрэгтэй юм байна гэд. Тэрний нэг үлгэр жишээ бол манай Налах дүүрэг бол ерөөсөө миний мэдж байгаагаар амар сайхан одоо хууль зүйн сайд бас оролцож ингэж юм ногоон дүүрэг болохын зорилт тавьсан. За энэ хүрээндээ бол ингээд гудамж талбай, камержуулах, хяналттай байхын одоо боломжийг нь олгож өгсөн. Өнөөдөр үр дүн болвол Налах дүүрэг бусад дүүргүүдэд үлгэр жишээ болохоос ийм одоо ногоон эко дүүрэг болсон гэж бид хувьдаа ойлгож байгаа. Энэ хүрээндээ бол ажлын үр дүн ингээ гараад явж байгаамаа. Тэгээд цаашдаа Налах болон Багнуур, Баханга дүүргүүдэд бид илүү одоо гэмтэргийн зөвлөл илүү төлхөө тулгуурлаж ажиллана. Энэ ялангуяа энэ гэр бүлийн хүчирхийлэл, за бусад одоо бага насны хүүхдийн хүчирхийллийн асуудлууд, зам тээврийн онцлог бууруулах чиглэлээр мөн одоо зодон зохионы буюу одоо хүний эрүүл мэндийн эсрэг энэ гэмтэргийн одоо бууруулах чиглэлээр бид бас тодорхой ажлуудыг хийнэ гэж ингэж төлөвлөж байгаа. Тэгээ одоо энэ ажил дээр бол бас үр дүн гаргаж байгаа та бүхэнд бас баярсан талархсан илэрхийлье. Тэгээ бас энэ дээр бас ажиллаж байгаа манай дэд төвийнхэн та хэд нь бас одоо юу гэх вэ? Энэ талынхаа тендер сонгон шалгуулалтыг яаж хийсэн? Ямар компани оролцсон юм? За дээр нь одоо яг мандуул дарга бол одоо энэ талынхаа мэдээллийг би бас өгч өөрсдийнхөө аль бие усны сайтаар та хэдийн ч гэсэн бас нэр хүндэд алдж байгаа учраас мэдээллээ усны одоо нэр хүндэд халтахгүйгээр зөв өгөөсөө гэж би ингэж харж байгаагаа хэлье. Тэгээ тун удахгүй нийслэлийн гэмтэргийн зөвлөл бол тайлангийн хурлаа хийн. Харин энд бол тайлангийн хурал дээр бол та бүхнийг бас идэвхтэй оролцож бид бүхнийг одоо санал шүүмжлэр харамгүй болох хэрэгтэй. Тэгжээж бид илүү өнгө орж
алдаатай зүйлээ засаж залруулж тэгээ нийслэлийн гэмтрийн зөвлөлийг одоо яаж одоо цаашид илүү үр дүнтэй ажилуулах тал дээр бас хамтарч ажиллана гэж ингэж бодож байгаагаа хэлье.